Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 397 дугаар анги. Ангийн цохилт. Тэр хоолой гарах үед Чүфэнийг зөөлөн дулаан энерги бүрхэн хойш аван хөвлөө. Чүфэнийг хөвхөө болох үед тэр энергич алга болов. Өндийн харах үедээ Чүфэн танил хөгшин хажууд нь зогсож байгааг харлаа. Тэр бол Зэлийн өвөө Зи Шуан Юан. Гэхдээ одоогийн Зи Шуан Юанаас ялгарч байгаа авра асар хүчрхэг байлаа. Чүфэн хориотой бэлдмэл хэрэглэж хүчээ ихээр нэмсэн ч гэлээ Зи Шуан Юаны хүчийг тодорхойлж чадахгүй л байсан юм. Бас Зи Шуан Юаны 50 царайг харвал тэр Жи Шимпэнээс огтхонч айхгүй байв. Та хэн бэ? Түүнийг харсан Жи Шимпэний элдмэт хөмсгөн зангиран хүйтнээр асуулаа. Би бол Чүфэний найз гэж Зи Шуан Юан нүдэ онилгон тайвнаар хариулв. Найзаа, би нэрийг чинь асууж байна гэж Жи Шимпэн хүйтнээр асуулаа. Оо, нэр үү? Намайг Зи Шуан Юан гэдэг. Гэд тэр эцсэн аятай нэмсэглэв. Та Зи Шуан Юан юм уу? Түүний үгийг сонссон Жи Шимпэний царай нь ихээр ховирон цочордлоо. Залуу минь, чи миний нэрийг сонсож байсан юм уу? Гэж Зи Шуан Юан нэмсэглэн асуув. Олон жилийн өмнө Цэн нутгийн захирагч нь Зузаан газрын өвс хунтайжийн ордон байсан. Тэдний суурьч маш бөх байсан учраас тэд 300 жилийн турш бусад бүлгэмүүдийг дарлан Цэн нутгийн захирагч цолтоо явсан. Гэтэл 10 хэдэн жилийн өмнө хэндэж танигдаагүй алдарт тосхон гэнэт хүчрхэгжин мандаж Зузаан газрын өвс хунтайжийн ордныг ялж Цэн нутгийн захирагч болсон. Энэ бүхэн ганц хөгшнөөс болсон. Тэр хөгшин алдарт тосхонд зочин настангаар ирсэн. Харахад их энгийн ч гэлээ тэр хөгшнийг ирснээс хойш алдарт тосхон асар хурдтай өөрчлөгдөж өдрөөс өдөрт хүчрхэгжиж Зузаан газрын өвс хунтайжийн ордныг даван гарсан. Тэр домогт хөгшин нь Зи Шуан Юан та биш гэж үү? Гэж Жи Шимпэн үгээ хэлж байхдаа Зи Шуан Юан руу хачин харцаар ширтлээ. Өөрийгөө тийм алдартай байна гэж бодож байсангүй шүү. Гадныхан энэ талаар тийм сайн мэдэхгүй. Танай Жи овог маш сайн судалгаа хийсэн бололтой. Гэж Зи Шуан Юан энэгээд өнгөрснөө дурсан ярьлаа. Би алдарт тосгоны ахлагчтай хуучны найзууд байсан болохоор намайг зочин настангаар урьсан юм. Зузаан газрын өвс хунтайжийн ордон дарангуйлагч болохоор алдарт тосгоныг хүчрхэгжиж байгааг хараад удаа дараалан дайрсан. Тэдний үйлдэл алдарт тосгоныг айдаст автуулсан юм. Би зүгээр хараад сууж чадаагүй болохоор Зузаан газрын өвс хунтайжийн ордны захирагчтай хэдэн зүйл ярих гэж очсон юм. Гэтэл тэр аль хэдийн Жан эзэнт гүрэн рүү манай алдарт тосгоныг Цэн нутгийн захирагч болгооч гэсэн хүсэлт явуулчихсан байсан. Тийм зүйл болно гэж төсөөлөөгүй ч гэлээ Зузаан газрын өвс хунтайжийн ордны захирагч надад нүүр өгсөн юм. Өнөөдөр би Чүфэнийг авч явмаар байна. Ахлагч Жи надад нүүр өгч Чүфэнийг явуулна гэж найдаа. Зи Шуан Юан нүүр дүрэн нэмсгэллээ. Гэхдээ тэр албаар Жи Шимпэнийг хэцүү байдалд оруулж байсан юм. Нэгэнт Зи Шуан Юан гуйж байгаа юм чинь би танд нүүр өгөлгүй яах вэ? Өнөөдөр би Чүфэнийг ингээд явуулъя. Гэхдээ ирээдүйд түүнтэй ахин таарах юм бол заавал түүн рүү дайрна. Гэж Жи Шимпэн хэллээ. Баярлалаа ахлагч Жи. Гэж Зи Шуан Юан хэлсэн ч гэлээ нүүрэнд нь огтхонч талархсан шинж байхгүй байлаа. Шуан Юан гуай, та их даруй хүн юм. Гэхдээ та өөрийнхөө хүчээр Зузаан газрын өвс хунтайжийн ордныг сандаргаж байсан юм чинь асар их хүчтэй биз?
Би хүчрэх хүмүүстэй тулалдаж илүү өндөр тулааны төвшинг эрэл хийлдэг. Тантай нөхөрсөг тулаан хийж болгосон болов уу? Шуан Юангүй надад нүүр өгнө үсттэй. Жээ шимпанч сэргэлэн арга сэдв. Тэр Чүфэнийг явуулна гэсэн чи бүрэн явуулахыг хүсээгүй юм. Нөхөрсөг тулаан хийх нэрийдлэр тэр Зи Шуан Юаны хүчийг шалгах гэж байлаа. Хэрвээ Зи Шуан Юаныг дийлэхэр байвал тэр хоёр хоёулаа өнөөдөр түүний гарт өөхнө гэсэн үг. Бололгүй яахав. Би ч бас Жээ овгийг олон жилийн түүхтэй овг гэж дуулсан юм байна. Өнөөдөр овгийн ахлагчтай таарсан юм чинь нөхөрсөг тулаан хийхэд болохгүй юм байхгүй. Гэнэт Зи Шуан Юаны дээлэн намран байсан газараасаа замхран алга болоод Жээ шимпэний өмнө гарч ирлээ. Гарч ирсэн даруйда Зи Шуан Юан дайралтай хийлээ. Гэхдээ тэр ямар ч сүрлэг тулааны техник, бие хүчрхэгжүүлэх техник хэрэглээгүй юм. Тэр зүгээр л энгийн цохилтоор Жээ шимпэн рүү цохилоо. Зи Шуан Юаны цохилт маш олон сул талтай байсан ба ямар ч аюул мэдрүүлэхгүй байгаа нь Жээ шимпэнийг айдас давтуулсан юм. Тэр чангаар хашгираад дээд зэрэглэлийн нууцлаг техникээ эдвэгчүүлээд биеийн бүх тэнгэрийн хүчээ шавхан зүүн гараа атгаад бүсэлхийндээ татаж баруун гараараа Зи Шуан Юаны цохилтын өдөөс цохилоо. Тэр хоёр цохилцож байсан ч гэлээ хүч нь тэнгэр газар шиг ялгаатай байв. Жээ шимпэний дайралтаас Чүфэн маш их хүч мэдэрч эргэн тойрны орон зай мушгирахыг хүртэл харлаа. Тэр хязгааргүй тэнгэрийн энерги уулыгч үүрмэг болгохоор байв. Гэвч Жээ шимпэний цохилт Зи Шуан Юаны гарт ойртох үед хүч хурдан саарч зөөлөн гихчин Зи Шуан Юаны гартай цохилцлоо. Ямар ч хүчтэй тесрэх чимээ гараагүй ба тэдний цохилт хөнгөн нийлэх шиг л харагдав. Гэтэл тэдний цохилт харагдаж байгаа шиг тэмч тайван байсангүй. Тэдний гар нээлсэн даруйд Жээ шимпэн гэнэт нэг алхам хойш ухрав. Түүний хүчрхэг энергиэс болж гიშгсэн газарт нь агаар цуурах шиг болж байлаа. Удалгүй маш хүчрхэг тесрэлт түүний биеэс гарч эргэн тойрны тэнгэрийн энерги түүний бие рүү сорогдсон оров. Жээ шимпэн байдаг бүх хүчээ ашиглаж байсан ч Зи Шуан Юаныг нэг ч алхам хөдөлгөж чадсангүй. Харин ч өөрөө шүдээ 100 хойш нэг алхлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 398 дугаар анги. Зэлийн хүсэл. Шуан Юангүй би бууж өглөө. Эцэст нь Жээ шимпэн чангаар хашгирлаа. Жээ шимпэнийг хашгирах үед Зи Шуан Юан ч гараа хойш татан юу ч болоогүй юм шиг инээмсэглэв. Тулаан эхэлснээс дуусах хүртэл түүний царай огтхон ч хувираагүй юм. Гэтэл Жээ овгийн ахлагч тэнгэрийн 6 дугаар төвшний Жээ шимпэний царайнд цонх хийж тухаар нь хөлс цовж байлаа. Түүний амьсгал нь давчдаж Зи Шуан Юантай цохилдсон гар нь чичирч байсан юм. Шуан Юангүй та үнэхээр ёр бусын юм. Би таны хаанч хүрэхгүй юм байна. Баяртай. Жээ шимпэн нүүр хийх газаргүй болсон мэт Зи Шуан Юанд нэг бүхийг өд Чүфэн рүү нэг ширтснийхэн дараа гараа томоор даллаж эргэн тойрны сүнсний тойргоо хураагаад эргэж харалгүй нэсэн одлоо. Хөөх настан Шуан Юан таныг ийм хүчтэй гэж төсөөлж байсангүй. Жээ шимпэн хүртэл таны хаанч хүрэхгүй вэ? Гэж Чүфэн түүн рүү биширсэн харцаар ширтэв. Тэр дэндүү залуу байна. Надтай тулалдах чадал түүнд байхгүй. Би сая ахад жаахан л хүч нэмсэн бол түүнийг махан татш болгох байлаа. Гэж Зи Шуан Юан хүйтнэр инээмсэглэн хэллээ. Настан Шуан Юан та түүнийг алах чадaltaй байсан бол яагаад алаагүй юм бэ? Түүний үгийг сонссон Чүфэн ч гайхширан асуув. Тулааны урлагийн замнал маш бэрх. Би бусдын амийг дураараа хөнөөдгүй.
Миний хайртай ач охиныг хулгайлсан хаан хар мэлхийг чи би өөршөөж хүүгэн сулалсан. Гэж Зишуан Юан инэмсэглэн хэллээ. Юу? Тэгэд та ирээдүйд бүрл их гай авч ирэх юм хийсэн биш үү? Гэж Чүфэн гайхан асуув. Хэн? Хаан хар мэлхий юу? Тэр ахиад 100 жил бэлтгэл хийсэн ч намайг дийлэхгүй. Тэглэж тэр анханасаа тийм муу санаатай байгаагүй. Амийн өршөөсөнд талархахын оронд ягаад надаас өшөө авна гэж Зишуан Юан толгоогоо сэгсэрлээ. Хаан хар мэлхий бишээ. Жэ шимпэнийг ярьж байна. Жэ овог маш хүчрэхээс гадна элит зэвсэгтэй. Тэднийг басаж болохгүй. Гэж Чүфэн санаа зовон хэлэв. Оо, жэ овог 100 жил бясалгал хийж байгаа хөгшнөөс өөр хэн намайг ялж чадах юм? Тэр гарч ирсэн ч намайг бадтай ялахгүй л байх. 9 нутагт жаан эзэнт гүрний хөгшин өвөг дээдсээс өөр намайг айлгаж чадах хүн байхгүй. Гэж Зишуан Юан ханцуугаа савчин бардам хэллээ. 100 жил бясалгал хийж байгаа гэж арай нөгөө ер бусын гоц суутна уу? Гэж Чүфэн бүрчэхээр цочирдов. Түүнээс өөр хэн байх вэ? Жэовог ертөнцийн сүнс бүлгэм хоёр тэдний ачаар нутгийнхан захирагч хэвээрээ байгаа. Тэр хоёр байгаагүй бол тэд захирагч байх эрхтэй гэж юу? Тэр хоёр хүчээ нэмхийн тулд гүн бясалгал хийж байгааг надаас өөр хэн ч мэдэхгүй. Гэж Зишуан Юан инэмсэглэн хэлэв. 100 жил бясалгал хийж байна гэхээр амьд юм уу? Настан Шуан Юан тэр хоёрын тулааны хүч одоо ямар төвшөнд орсон бол? Чүфэн ч Жэовогтой гал ус шиг байдаг болохоор сонирхон асуулаа. Жэ шимпэн ийм хүчрхэг байхад цаана нь 100 жил бясалгал хийж байгаа бүрч хүчрхэг хүн байгаа гэж бодохоор л таагүй мэдрэмж төрж байлаа. Тэд одоогоор байцаарай. Чи энэ далмаар нь миний тулааны төвшинг мэдэх гээд байна уу? Гэж Зишуан Юан Чүфэн рүү сэжгэлсэн аятай ширтлээ. Үгүй. Тех бодол алга. Зүгээр л сонирхсан юм. Гэж Чүфэн толгоогоо сэгсрэн хэллээ. Жэовгийн тэр хүн хөгшин мангас чигэлээ. Зишуан Юан тэрнээс дутахгүй. Чиний зоригч ёстой тэнгэрт тулсан өндөр юм аа. Санаа зовлтгүй. Өнөөдөр бол онцгой өдөр. Өнөөдрөөс хойш чи ямар ч аюултай учирсан би чамд туслахгүй. Чи миний өмнө амьдараа өвчүүлж эд эрхтнээ суглуулсан ч би зүгээр л хараад зогсно. Түүний үгийг сонссон Чүфэн бараг л газар унах шахав. За, хурдан яв. Жэ шимпэн чамаг ахад дагахгүй. Гэж Зишуан Юан тоосон шинжгүй гараа даллаа. Өнөөдөр амийг минь аварсан ачийг тань би мартахгүй. Би заавал таны ачийг хариулнаа. Гэж Чүфэн хүндэтгэлтэйгээр гараа атхан Зишуан Юанд бөхийв. Тэр ахиж Чүфэнийг аврахгүй гэдгийг сонсоод Чүфэн уурлаагүй юм. Зишуан Юанд түүнийг аврах ямар ч шалтгаан байхгүй. Өнөөдөр түүнийг аварсан нь цэвэр аз гэж хэлж болно. За, хурдан яв. Үгүй бол Жэян цэнлээ тэрхэд чамайг гүйцчихэн шүү. Өө тийм, энийг бийдээ авч яваарай. Бас сарын хугацаанд цэн нутгаас бэтгий гараарай. Гэд Зишуан Юан гурвалжин талд гаргаж ирээд Чүфэнд өглөө. Байршил тогтоох сахиус уу? Чүфэнч тэрийг хараад гайхлаа. Тэр ертөнц бүтээгч юм болохоор гурвалжин зүйлийг хараад л шууд таньсан юм. Энэ сахиусыг бийдээ авч явж байгаа цагт сахиусын эзэн нь Чүфэнийг хаанаас ч олж чадна. Мэдээж байршил тогтоогч сахиусын хүрээ хязгаартай. Цэнхэр өнгөт байршил тогтоогч сахиус бол маш дээд зэрэглэлих. Энгийн цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч хийж чадахгүй. Зөвхөн дэд захирал гав шиг хүмүүс л нэлээд хичээж байж хийж чадна. Харах хэрэггүй. Би чамайг хайх гэж байгаа юм биш. Тэр охин чамд өгөөрэй гэсэн юм. Өнөөдөр миний чамайг аварсан шалтгаан бол тэр чамайг авраач гэж гуйсан юм.
Чүфэний гайхширсан царайг харсан Зи Шуан Юан түүн рүү хурцаар ширтлээ. Зилин үү? Түүний үгийг сонссон Чүфэний сэтгэл нь уйрах шиг болов. Алдарт тосгонд ирснийхэн дараа Зилийн тусгаарлагдсан бэлтгэлээ хийж эхэлсэн. Чүфэн хүртэл түүнийг амин аварсан сайхан сэтгэлийг мартсан байх гэж бодсон юм. Гэтэл ингээд өөрт нь санаа зовж байна гэж төсөөлж байсангүй. За, би явлаа. Сайн яваарай. Гэт Зи Шуан Юан гараа ардаа барин агаарт хөөрөөд нүд ирэмхийн зуур алга болчихов. Чүфэнч цаг алдалгүй гүнцэнхэр луу доороо гаргаж ирээд Жie Шимпэний ниссэн зүгээс өөр зүг рүү нислээ. Чүфэний хурдч маш хурдан байсан болохоор Тэнгэрийн 5 дугаар төвшний хүмүүс ч түүнийг гүйцэхгүй. Тэр ч бас нүд ирэмхийн зуур гэрлийн цацраг болон алс хол одсон юм. Чүфэнийг яваад удаагүй байхад Зи Шуан Юан үүлэн дээр зогсонгоо инээмсэглээд ингэж хэллээ. Энэ жаал өршөөлгүйгээс гадна маш их алах хүсэлтэй ч гэлээ. Миний ач охинд сайхан тохирно. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.